Гэсэн юм хүү идэм бах та. За сайн байцгаана уу Harper Harley channel давтай морил. Өнөөдрийнхөө бичлэгээр бид хоёр юу хийх вэ гэхээр Swedish candy буюу швед чихэрнүүд туршиж үзэх байгаа. Тэгээд энэ бичлэгийг бид хоёр хийхийг айгүй удаан хүлээсэн. Тэгээд бараг 100-аа хүлээсэн. Тэгээд бид хоёр шинэ миктэй бас шинэ камертаа олсон байгаа. Тэгээд энэ гоё юмнуудыг бид хоёрт бэлгэлсэн тэр нэгэн хүнд маш их баярлалаа. Тэгэхээр чихрнүүдээ харуулъя зөв. Данган чихэр биш бас олон юм сонирхолтой юмнуудыг айлтгах сонгох хичээсэн. Бэнлээ. За энэ болохоор нь штэ тий. Soft буюу давс гэж бичсэн. Давс гэж бичсэн. Тэнгуут давстай чихэр гэхээр амар сонирхолтой санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг их амс үзье. Тэгээд шивээр бичсэн болохоор би тэр ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэгээд угаасаа транслейт хийх гэж оролцсонгүй угаасаа эн чинь амтлаа юм чинь гэж бодоод. За онгойлголоо заяа. Нэг гоё чим шиг муухай чим шиг саадны чим шиг. Аха яг тийм. Тэгээд ингэ барьчих заяа. Гэтэ энэ чихэр амар гоё чихэрлэг гэж бас магадгүй юм байна. За мэн. Энэ дотроо айгүй олон төрлийн хэлбэртэй байд юм шиг байна. Чи юм хясаа сонгосон. Тийм би ийм хясаа сонгочлоо. Өө ийм мод байна. Амар хөрх хэлбэртэй. Ийм далайн хэлбэртэй юм тий. Далайн амт болохоор далайн чихэр болохоор ийм далайн амт оруулах гэдэг давс мавтай яж бас магадгүй юм байна. Гүү! Маясаатай. Пүү! Яа ямар маяглаад байна. Когисоо. Тэнгээс юм хүү идэм бах та. Бүр амар муухамтай. Яг хав нөгөө жуулчиж ирээд ингээд амсаад яхад болохоор ч гэсэн. За би яг энэ зүгээр нэг хадаад ч тэрийгэ залгиж чадахгүй. Гаднaalынх нь юм амар феноментэй. За би яг энийг юу шиг амтдагдаад байна гэдгийг ингээд бүр ингээд ярьж өгье л та. За энэ бол юм гадуурын юм чихэрч юм шиг юмар бүрхсэн байгаа байхгүй юу? Түү яг үндэд амар далайн бүгд адилхан амттай юм байна. Тийм үү? Тийм юм шиг. Яг юм давслаг амт. Тэгэнгуутаа хадаад эзэнгууд тэр давслаг амт нь бүр ингээд далаатай хойлолтой бүр ингээд амар гүнзгий амтдах юм байна. Энэ уг нь ингээд дотроо айгүй олон төрөлтэй байгаа байхгүй юу? Энийг бүр ингээд нэг чихэр идмээр санагдаад бүр ингээд хэцүүсэн үедээ ингээд нэг аваад амруугаа ингээд тэр хорхоогоо дааш бас болох юм. Хорхоо дарагдах юм. Бас хоёрыг өглөө. Өөр дагасны хэлбэртэй энэ. Яа би л авахиж амсахгүй. Яг нөгөө дагасны ам дахиад. Стив. За оноогоо би 12. Би 11. За өөрөө барих нь шитэй чи сонго. Гэтэ энэ уг нь айгүй хөөрхөн хэлбэртэй байгаа даахгүй юу? Гэсэн мөрслөө заримуд нь ингээд энэ жишээ нь амар амттай харагдахаар юм. Одоо яшээ би сонгоё. За. Би энэ чихрийг сонглоо. Энэ бол амар хөөрхөн наач юм бол амар гоё харагдаж байна. Тэгээд илаар ч юм уу байлар ч гэж унших юм уу те аль нэгэрэндээ биччихэж тэгээд оригинал гэж бичсэн байна. Тэр машин юм шиг байна. За. Окей. Баслуу. Стop. Тэгээд их тест амар гоё хийж байна. Би бол энийг хулгана гэж бодсон. Амар жижиг юм. Болоор идэм бэ. Болооч яа. Ой. Энэ шээ гаалаг амттай. Амтанд тэгвэл өөр юм байна. Яа нэг амар чихэрлэг бохшиг амтайсан. Тийм бохны амт шиг амтай тэгсэн мөрлийн юм гаалаг. Тэгсэн мөрлийн эрзэн чихэр амар гоё амт байна. Тэг амар жижигхэн болохоор зүгээр bite size гэдэг шиг нэг хазаал. Би харибо гэж бүх амт нь адилхан юм биш. Юу гаа амтаад амтлаад байгаа юм чи? Гаа байхаа л юм. Оо байна. Амт нь өөр юм шүү. Гоё өөр мэт. Бохшиг. Шүлэг милкс шиг. Би энэ болохоор бүгдэнд нь гаан ч гэсэн нэг амар чихэр хэрний нэг хурц гаач муухай штэ. Тийм биш нэг амтагдах төдий. Тийм болохоор би 7 хоног өглөө. Амар тийм refreshing амны 6 маягийн
Энэ 7 оноо. Хөөх юм байна. Би 8 оноо. За. Дараагийнхыг би сонголоо заяа. Яг Welch's гэж хэрээд нь штэ. Тэр шиг яг нэг чихэр олсон. Би харуулъя. Одоо хараад үзэх юм бол ингээ хүрээд үзэхээр уудынх нь гаднаас хүрээд үзэхээр хүртэл яг тэгэж харагдсан заяа. Оо бас God Planet гэж энэ нэг брэндийнх нь нэр нь л юм байна. Тийм байна. Энэ хоёр адилхан юм байна. Тийм адилхан брэнд юм байна. Тийм энэ шиг амттай байгаасай. Окей. За. Маш ол Монголд байдаг гадээш юмнууд чихэрнүүдээс илүү шивээ чихэрнүүд амар уудаа ихийг чигдсэн юм шиг санагдаж амар хатуу юм байна. энэ ч гэсэн. Өөр л згэн. Тантах чи юуны хэлбэр юм бэ? Загас юм байна. Энэ ордоо загас. За манайхаа энэ Elf гэдэг foundation байгаа. Би 21 гэдэг өнгийг ашиглаж байгаа шүү манайхаа. За тэгээд одоо эндээс амсаж үзье. Энэ бас айгүй олон төрөлтэй байна. За би хойныг ярьж итл баг их төрлийн сая амсаад үзсэн. За энэ яагаад нэ? Гэтэ би сая хойныг ярьж байгаа хооронд нэг харыг аваад хатчихгүй юу? Яг нөгөө өмнөсөн биш. харин яг нөгөө өмнөх чихэрчин байсан бүр гадна талтаач байдгүй мэн. Энэ угаасаа яг нэг онцгой юм байна. Энэ Амар муухай үнэтэй. яг энэ шиг үсэн нэ. Амар муухай амттай энэ. Тэгэхээр ингээд чихэр болгонд нь баг тустай өгөх юм шиг байна. Энэ могоо нь бол айгүй гоё юм байна. Энэ бол айгүй гоё чихэр байна. Тэгээд яан ч гэсэн гоё. Тэгээд шараатай бас байд юм байна. Чихэрнүүдүүд ер нь лимонтой оранж сайданд хүмүүс тэр болгоноос дуртай байдгүй бах. Би ч бас дургу. Гэртаа. Малилэм. Яг энэ дотор яг сахартай нөөсөн шүү дээ. Яг тэр айгу муухамтай. За би зүгээр энэ чихрийн нийт манай өгөхөд 6.5 оноо өглөө. Энэ айгуул нүг ликор гэдэг юм шиг байна. Энэ ордоо. 8 оноо. Тэгэхээр болохоор би энийг сонглоо. Вау, энэ чихэр гэхээс илүү нэг тийм гоё харагдаж байна тий. За зодлоорой. Яа, бүр амар гоё өнөр биш нэрээ. Бүр амар гоё байна. Чихэрний биш нэх гоё, тортны юм шиг өнөр байна. За. Өнөө хөрөгчин байж байгаа гэдэл бүр гоё байна. Энэ амар хайлт. Чивэдүүд бол чихэр гэхээс илүү ийм юм хийхдээ сайн байна. Энэ 9.5 оноо. Би бүр арайгүй юм. Хөндлөлтөө ингээд ийм шажигнуу шиг бүр хинтэй дотроо. Ийм. Гэтэ энэ карамелын тийм ялуун биш. Энэ бол маш гоё юм байна. Бүр яа нэхгүй энийг идмээр гэж боддог юм байна. Энэ бол гоё юм. За мадартай амсуулна, ээжтэй амсуулна. За next ийм хоёр юм үлдсэн байна. Нэг нь кексгээ бичсэн мэдээж кекс. Нөгөөх нь болохоор шоколад. Чивэдийн хамгийн бас гоё чихэр биш Монголын хурустик гэж. Хурустик. Энүүгээр ер нь шивэдэд төсөөлсөн нэр юм байна. Тэгэхгүй тэр лимтний би тэрийг мэд. Өчи ямар муухай болох задлт юм бэ? Окей. Гэтэ завдлууд жоохон хэцүү зөө. Сүүн шоколад. Зөөлөн вафл. Төгс цогцол. Амар гоё. За манайха би маягтайтай биш зүгээр ийшээ микро үс орчвол муухай сонсогдох учраас үсээ ингээд байгаа шүү. Би энэ нарын өглөө Угаасаа 10-аас 10. Энэ нэг угаасаа гоё бичээ. энэ хэрэг Монголд идэг гэсэн болвол амар гоё юм. Би 10 оноо өглөө. Одоогийн байдлаар сүүлд амсан энэ хоёр хамгийн их таалагдж байна. Шивэднэр эмчилгээтэй нь төсөөлөх гоё. Тэгээ бас энэ бас айгуу дайжгүй. Тийм. За сүүлийнх. Шоколад Marabou 1916 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Marabou шоколадны хамт олондоо талархлаа илэрхийлье. Ингээ харуулаад амар хөөрхөн авч. Өө тэгээ хатчих нэг. Гэд бичсэн байна. Өчөө яаж байгаа юм бэ?
Aesthetic. Chocolate aesthetic. Энэ шоколадыг Монголд оруулж ирээрээ. Ирүүлээрээ 9 оноо өглөө. За би бол энд 10 оноо өглөө энэ шоколаданда. Чи оноогоо өгсөн. Би бас 10 өгсөн. Агуу 9 оноо өгсөн юм байна. За тэгэхээр өнөөдрийн ингээд амтлах шивэд амтангууд маань дуусч гин. Тэгээд таалагдсан гэж найдаж гин. Тэгэд энийг мэддэг хүн байл энийг юу Яг яагаад ийм амттай гэдгийг тайлбарл. Бас хэн энийг иддэг гэдгийг тайлбарлаад өгөөрэй. Please. Хоёлаа эсвэл гэл уцаа авчираад энийг Google-д харчих юм уу? За тэгээ. За. Би ингээд бичлэгээ ийм хурдан дуусгамааргүй болохоор хоёрыг гуглдж хооронд би зүгээр энэ шивэж марууж юм шилтэй зүгээр шивэд марууж юм шилтэй зүгээр мукбанг хийж үзмээр санагдаад тэгээд микта болсон учраас ice cream sounds жоохон царамаатай олчиж би мукбанг хийх юм амжирлаа. Ойны мукбанг хийх юм. Энийг үзэлцэхэнд ямар байсан бэ харуулж шүү. Йогуртан гоё амттай байсан. Цаашаа. Боцныхаа дууг хаа. Oh my god манайхан юу орсныг нь хайгаад үзлээ л дээ. Гэтэл амун Тэс нөгөө энэ нааштай. oh my gosh. Тэгэл энэ нааш 3 maybe. Энэ нааш ад Гэтлээ шинэ үдж байгаа штэ энэ чи зөвөр нь хэл. за би 3 холоорыг орсон гэж байна. Аммониум холоорид. Oh my god. Би энэ маружин дуусгаад амар гоё кайфтай ингээд одноос нь шүдэрэ маружингаа сүлийн хазалтыг ингээд амааргааж гисэн бялуураад бүр үнэхээр энэ бас гашуун амтагдаад байгаа болохоор чадахгүй байна. Тэгэхээр жоохон ч гэсэн мукбангийн маань үзэж ойны тайлбарыг сонссон та бүхэн баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Хөө бэжи би энэ ликор гэдгийг тайлбарлаж үзэгчдтэй хэлж өгье. Бичлэгээр дараа уулзлаа. Түр баяртай. Тэгээд таалагдсан бол лайк ба subscribe дарахаа бити мартаарай. Subscribe гэдэг чинь арх юм бэ штэ. Subscribe-ын дээр хонхоо дарах юм бол шинэ бичлэг орох тал нь танд мэдэгдэл ирэх болно шүү. За ингээд аимч гэдэг хангалттай үзчих. Чи мэдэн байгаа шүү.